Үндсөлийн цэц тэр өдрийн хуралдааныг одоо хүчингүй гэж тооцсон. Тийм учраас энэ тухайн өдөр хэлцэж байсан эхний 3 асуудал буюу за хэлцэх асуудлын юу гэж. За нэгдүгээрх нь ямар утаа. За энэ утаснаас харахгүй. За мөнгөний бодлого энэ төр бол аль хэдийн батлагтаад явцсан. Гэхдээ тэрнийг бид нар дахиж тэр өдөр болсон. Тийм учраас тэрийг дахиж дараагийн зөвлөлдөр бас хилцэж буцааж оруулж ярилцах асуудалд гарчна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ эхний 3 асуудал буюу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын 2 дахь асуудал буюу 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 2027-28 оны төсвийн төсөөлийн тухай хууль, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг энэ асуудлууд бол тухайн өдөр хилцэгдэж явж байсан. Тийм учраас энэ үндсэн хуулийн төсвийн дүгнэлт гарсантай холбоотойгоор энэ өдөр хилцэгдсэн өөрөөр завсарлага аваад явж яах гэдэг чинь бас хилцэгдсэн гэсэн үг. Тэгэхээр энэ асуудал чинь бүгдээрээ энэ цэцгийн дүгнэлтээр тухайн өдрийн хуралдаан хүчингүй гэж тооцогдсон учраас энэ асуудлыг Ариун зай гишүүний саналын дагуу дараагийн зөвлөлөөр дахин хилцэж оруулж ирэх ийм одоо асуудлыг ярина. Тийм учраас эхний 3 асуудлуудыг хойшлуулъя гэсэн горимын санал гаргаж байна. Дараагийн зөвлөлөөр хилцэх. Тэгэхээр энэ хилцэж байсан асуудал үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын ерөнхий сайд улсын их хурлын дэд дарга болгон туяа хуралдааны үйл ажиллагааг удирдахдаа үндсэн хууль зөрчлөө. За дээрэс нь улсын их хурлын ерөнхий сайдыг огцруулсан 95 дугаар тогтоол үндсэн хууль зөрчсөн байна. Энийг шалгаж өгөөч, нягтлж өгөөч гэж хүсэл гаргасан. Үндсэн хуулийн цэц чигсэг энэ асуудлыг энэ 2 асуудлаар хоёулаа үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Бусад асуудлууд дээр ямар нэгэн одоо үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан үүсээгүй, ямар нэгэн шийдвэр гараагүй. Тийм байхад бол одоо энэ асуудлуудаа бид хэлэлцээ цаашаа явах ёстой. Тийм болохоор юу гэдэг үндсэн хуулийн цэцэн дүгнэлт гараагүй байхад явж исэн процесс явж байгаараа явж явах ёстой. Одоо тэрнтэй холбоогүй асуудал ингээд тэр бүхэлдээ тэр өдрийн хуралдаа хүчингүй юм шиг одоо хойшлуулж болохгүй. Тийм болохоор одоо энэ төсвийн хэлэлцүүлгээ хийгээд явъя. Төсвөө баталмаар байна. 11 сарын 15-нд өгч гинөө. 9 сарын 1-нд өргөн барьсан. Одоо үндсэндээ 50 хонж гин. Улсын хурал дээр. Одоо 11 сарын 15-нд хүртэл богинохоо хугацаа үлдэж гин. Тийм болохоор одоо энэ асуудлыг битгий хойшлуулаач ингээ хэлэлцүүлээд ингээ цааш нь энэ бол үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэд огт хамаагүй асуудал учраас энийг цааш нь хэлэлцээд явхад ямар нэгэн хууль зөрчихгүй. Төсөө хотон хэлэлцэж батлая. За би гормын саналтай холбоотой санал хэлж байгаа гэдгээ тэмдэглүүлээ нэг. За хоёрдугаарт Бямцогт сайд өөрөө хэдийгээр саяд ингэж тайлбарлаж байгаа боловч үндсэн хуульд гаргасан, үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтэд, засгийн газрын хүсэлтэд өнөөдрийн маргаан бүхий эрцийн асуудлыг нэг үндслээ болгож өгсөн. Хоёрдугаарт үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн 35 дугаар хуудсанд 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн эрцийн бүртгэлд орсон гишүүд мөн 10 сарын 17-ны эрцийн бүртгэлд болон санал хураалтад оролцоогүй байхад ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих санал өгсөн тооцогдсон байна. Мөн 3 дахь параграф бусад арчилсан улсад эрцэд орсон санал өгөөгүй гишүүнийг эсрэг саналд өгсөн тооцдог практик тогтоогдохгүй байна. 4 дахь параграф иймд улсын их хурлын 25 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдөр буюу 2 өдрийн эрцийг нэгтгэн тооцсон. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлгийн 6 Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн хуралдааны тухай хуулийн 6-гийн 2 дахь хэсгийг зөрчснөөр үндсэн хуулийн 1-р зүйлгийн 2 дахь хэсгийн хууль дэдлэх зарчмыг алдагдуулсан байна гэд эрцтэй холбоотой дүгнэлтийг үндсэн хуулийн цэц бүхэлд нь хийсэн байна. Тийм учраас энд бид нар дараагийн дэрэгдэх зөвлөлтөөр 2 асуудлыг маш тодорхой шийдэх хэрэгтэй. 16, 17-ны өдрийн хуралдаан үндсэндээ хүчингүй болсон учраас буцаад тэр өдрүүдэд шийдсэн асуудлуудыг дахин шийдвэрлэх. Хоёрдугаар цаашид энд бас маш том ноцтой үр дагаврыг үндсэн хуулийн цэц шийдчихэд байгаа. Эрчэндээ орсон ирнэ санал өгөөгүй гарч явсан болвол энийг санал тооцохгүй гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг бас шийдэх хэрэгтэй.
Тэгээд цаашид ер нь дэгийн тухай хуультай холбоотой асуудлууд энэ одоо үндсэн хуулийн цэцгийн дүгнэлттэй холбоотой гарч ирж гин гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол даргын дэргэдэх зөвлөл энэ хоёр асуудал дээр маш нухацтай хандах хэрэгтэй. Тэгээ нэгэн үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт эцсих байна. Энийг хилцэхгүй гэд дүгнэлтийнхаа хэсэг дээр яг эдгээр дүгнэлтүүдийг хийсэн байна. Тухайн өдрийн өмнөх 17 цагаас өмнө одоо хилцэх асуудлыг горимын санд гаргах тийм одоо эрхтэй бүлгийн дараагаар дамжуулж тийм учраас тийм одоо санд ирээгүй учраас хойшлох санд ирээгүй нэгдүгээр хоёрдугаарт цэцгийн шийдвэрийг танаас өөр энэ их хурлын гишүүд мэдж байгаа мөрөөс алга байна. Тэр нь тодорхой баримтаар ирээгүй байна. Энэ даргын зөвлөлийн хурал цэцгийн шийдвэр бол гарахаас үл хамааран тавигдсан асуудал. Тэгээд өнөөдөр энэ хилцүүлэг явуулж байна. Тийм учраас өнөөдрийн хуралдаан хүчинтэй хүчингүй гэдэг асуудал бас тодорхой цэцгийн шийдвэр гарч ижил шийдэгдэнүүхээс бусдаар одоо юу гэдгийг бид нар дээр цэцгийн шийдвэр ерөөсөө ирээгүй байгаа гэдгийг хэлье.